Сайн бацхан уу Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу. Өнөөдөр та бүхэндээ Солонгос усад гарсан хэргийг ярих гад бэлтгэлээ. 14 настай нэг охин найз руугаа чичирсэн хоолоогоор залгаад би дөнгөж сая гэртээ ирсэн чинь ээж эмээ хоёр гэртээ алгаа. Гэхдээ угаалгын өрөөнд ус гоожиж байгаа чимээ сонсогдоод байна. Яах ёстойг мэдэхгүй байна. Ямар нэг юм болоод ах шиг байна. Би маш их айж байна гэж хэлдэг. Тэгээ энэ үед болохоор уцаар ярьж исэн найз нь би очиод чамд туслах уу гэж асуухын зэрэгцээ уцаар аимшигтай хашгирах чимээ гараад утсан тасарчихдаг. Маргааш нь буюу 2014 оны 9-р сарын 30-ны өдөр Кванжуу дахь нэгэн дунд сургуульд багш эрц бүртгэж байхдаа нэг ширээ эзэнгүй байгааг анзаардаг. Энэ нь 14 настай Жан Мион. Тэр хичээлдээ анхааралтай хизээч хоцордоггүй сурагч байсан ч тэр өдөр ямар ч хэл сураггүй хичээлээ тасалсан байсан. Багшийн санаа зовнох нь нэмэгдэж байтал Мионы найз уцаар ярьж байсан тэр охин багш нарын өрөөнд хүрээд ирдэг. Хурж ирээд багшаа би өчигдөр Мионтой ярьсан сүүлчийн яриагаа бодсон чинь ямар нэгэн зүйл хачирхалтай санагдаад байсан юм аа гэж хэлэн нулимсаа залгиж маш их гимшиж буугаагаа мэдрэн тэр охин уцаар ярьсан бүх яриагаа нэгэнгүй багштай ярьж өгдөг. Мион гэртээ ганцаараа байгаагаа хэлээд угаалгын өрөөнөөс ус гоожиж буй чимээ гарч гинэд хашгираад утсан тасарсан гэдгийг ч хэлдэг. Энэ яриаг сонсоод багш маш их айн тэр даруй яаралтай холбоо барих хүмүүсийн жигсаалтнаас залгах хүнийг хайдаг. Мионы эцэг их хоёр салсан бөгөөд тэрээр ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Түүний ээжийн ээж буюу эмээ нь ойролцоо амьдардаг бөгөөд байнга тэдний хаар орж гардаг байсан. Ингээд багш нь ээж болон эмээ хоёрлоо нь ээлжлэн залгасан боловч утсан дуудаад байгаа хэрнээ тэр хоёр ерөөсөө утсан авахгүйсэн. Ингээд маш их айж төгссөн багш цайны завсарлагаанаар Мионы гэрлүү өөрөө очдог. Хонхыг нь дарсан ч гэсэн тэр дотроос ямар ч чимээ гарахгүй байсан болохоор аргагүй ирэхэнд цагдаагийн газар руу залгаж дуудлага өгдөг. Ингээд цагдаа нар бол дуудлага аваад гэрт нь нэрээд гэрлүү нь эхлээд ээж Коныг нь шалгахаар болдог. Коны хувьд 41 настай цэргийн базад төрийн албан хаагчаар ажилладаг эмэгтэй байсан. Гэвч тэр өдөр ч гэсэн ажилдаа ямар ч хэл сургуулгүйгээр ажиллаа тасалсан гэдг нь ил болдог. Цагдаа нар энэ нь ноцтой хэрэг гэдгийг мэдэрч тэдний гар утсыг мөрдөж эхэлсэн. Тэгэхэд дохион гэр дотроо байгаагаар зааж идэг. Ингээд гэрийнхэн бүгдээрээ гэртээ байгаа хэрнээ хинж уцаа авахгүй байна гэдгийг мэдэн цагдаа нар эцэст нь гэрлүүн хүчээр нэвтрэн ортол гэр дотор нь зурагт нь асаалттай дуун дуграад ижсэн. Гэтэ гэр дотор бол хүн байгаа ямар ч шинж байхгүйсэн. Тэд зочны өрөөнд болгоомжтой орж эхлээд шалан дээр хар улаанд холбонууд байгааг анзаардаг. Энэ нь бол цусны мөрөөсөн. Цусны мөр хин нэгэн цусаалтан гүйж байсныг харуулж исэн. Тэгээд тэр цусны мөр жижиг өрөөний үүдэнд тасарсан байдаг. Тэд жижиг өрөө рүү очин хаалгыг нь онгойлоход тэднийг ухцсан дүр зураг бол бүр үнэхээр аимшигтай байсан. Шалан дээр Мионы эмээ 68 настай Чэ хөвтөж исэн. Түүнийг ямар нэгэн хүнд зүйлээр зогсон бололтой гэдэг нь бол шууд л харагдаж гавлын яс нь бяцарсан байдалтай байсан. Мөн 12 хавирга нь хугарсан байгаа. Уг халдлага маш зэрлэг байсан болохоор гэмтэл нь бол автомашины осолтой зэрэгцгүүц адилхан тийм гэмтлийг авсан байсан. Мөн өрөөний ширээн дээр нь цохигдож хонхойсон цусанд бүрэн хучигдсан хайруулын тавг байсан байгаа. Тэгэхээр энэ бол эмээг цохиход ашигласан хайруулын тавг зэвсэг гэдэг нь шууд харагдчихсан. За тэгээ үргэлжлүүлээ цагдаа нарыг өөр рүү ороход бол том өрөөнд бүр аимшигтай дүр зураг тэдний хүлээж исэн. Орон дээр 14 настай Мион харин шалан дээр ээж Кони цогцос байжсэн. Үүнээс гадна тэдний хоёулангийнх нь нүрийг гялгар утаар ороосон байсан. Энэ нь бол тэднийг боомлсон гэдгийг бол тодорхой харуулж исэн. Мөн гар утасны цэнэглэгчийн утсыг Мионы хүзүүнд бас ороогоод орхичихсан байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр ээж охин хоёр хоёулаа амьсгал боогдож нас орсон болох нь бол батлагдсан. Өөрөөр хэлбэл алуурчин эхлээд тэднийг ухаан алдтал нь баймлоод дараа нь нүрийг нь гялгар утаар боож амьсгалыг нь боож амь насыг нь хохироосон гэсэн үг байгаа. Ээж охин хоёр нэг байшинд яг нэг цагт нас арсан байгаа. Тэгээ цагдаа нар болохоор яг гэрт нь алуурчин яаж орж ирсэн байх магадлалтай вэ гэж шалгаад үзэхэд маш цэвэрхэн хүчээр орж ирсэн тэмдэг бол ерөөсөө байхгүйсэн. Хулгай талдагдсан зүйлч гэрээс нь ерөөсөө байгаагүй. Тэгэхээр алуурчин бол хаалгаар орж ирсэн гэдг нь харагдчихсан. Тэгэхээр энэ нь бол гэр бүлийнхэн хаалгаа түүнд онгойлгож өгөх хэмжээний бие биенийгээ сайн мэддэг хүмүүс байх магадлалтайг харуулж исэн. За ингээд мөрдөн байцаагт бол мэдээж байрны камерын бичлэгээс эхэлдэг. Бидний нас орсон цаг хугацаа нь өмнөх өдрийн буюу 9 сарын 29-ний оройн 6 цагаас 9 цагийн хооронд байх магадлалтай гэсэн таамаглал гардаг. Цагдаа нар тухайн үеийн бичлэгийг нягтлан үздэг. Тэгтэл нэг мөрдөгч хоолны ширээн дээрх цэцгийн сагс байгааг
хараад цэцэг нь яг л саяхан тавьсан юм шиг шинэхэн байгааг анзаар. Тэгээд яг камерын бичлэгээ харж итэл цэцгийн цаг сорьсон нэг залуу оройн 6 цаг 10 минутанд цахилгаан шатнаас бууж Мионы гэр буюу 906 тоот руу орж байгаа нь харагддаг. Энэ үед бол ээж нь гэртээ байсан цаг байгаа. Тэгэхээр тэр хаалгаа онгоолгоод тэр хүнийг оруулсан гэсэн үг байгаа. Хэсэг хугацааны дараа эмээ нь гэрлүүгээ орж байгаа нь харагддаг. Дараа нь Мион гэрлүүгээ ирж байгаанаас CCTV-ийн бичлэг дээр бичигдсэн байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр байрнаас гарсан цорын ганц хүн бол нөгөө цэцэг авчирсан залуу ганцаараа байсан. Тэр орой 20 цаг 45 минутын орчимд уг барилгаас гарч худалдааны төвийн ойролцоо зогсоол дээр байсан цагаан машин тайвнаар суугаад явж байгаа нь харагддаг. Цагдаа нар энэ хүнийг бол мэдээж гол сэжигтэн гэдэгт бол итгэлтэй болсон. Хамгаалалтын камерын бичлэгтээ болсноор улсын дугаарыг нь болцгол юм болвол хэрэгтнийг баривчлахад бол маш амархан болдог. Гэвч хамгаалалтын камерын бичлэг нь маш бүдэг байсан болохоор машины улсын дугаар ерөөсөө уншигдахгүй байсан. Гэхдээ мэдээж цагдаа нар бол бууж өгөөгүй бүдэг зураг ашиглан тэр ижил төстэй хэлбэртэй өөр цифруудыг нь сольж боломжит бүх дугаарын хослолыг нэгт нямбаа гаргадаг. Тэгээ дараа нь бол тэр дугааруудаа шалгаж эхэлсэн маш их ажиллагааны үр дүнд с жигтэй нэгэн машин эцэст нь олддог байгаа. Энэ нь уг хэрэг гарсан өдөр буюу 9-р сарын 29-нд машин түрээсийн газраас түрээслэгдсэн машин байж таардаг. Бид түрээслэгчийг 34 настай Ким гэдэг хүн болохыг нь тогтоодог. Мөн яг тэр цагдаа нарыг өөрийг нь мөрдөж явах үед бол тэр хүн машин түрээсийн газарт хараахан буцааж өгөөгүй байсан. Цагдаа нар GPS-ийг даруй хөөж үзэхэд тэрээр Гучан гэдэг газрын алслагдсан ууланд нуугдж байгаа нь бол харагддаг. Ингээд 10 дугаар сарын 1-ний үүрийн 5 цагт Кимийг хүн амны хэрэгт сэжиглэн цагдаа нар бол баривчилж чаддаг. За тэгээд тэр хүний хувьд бол Мионы гэр бүлтэй ямар холбоотой байсан, яагаад 3 хүн буюу эмээ, ээж, охиныг харгисаар хөнөөсөн бэ гэдг нь бол олон нийтийн анхаарлыг маш их татаж эхэлсэн. Цагдаа нар гэмт хэрэгтний өнгөрсөн амьдралыг ухаж үзэхэд маш цочирдом төвхүүд ил болдог. Энэ нь Ким хүчингийн хэргийн улмаас 5 жилийн ял эдэлж агаад гарч ирсэн болох нь харагддаг. Тэр хэрэг нь болохоор 8 жилийн өмнө буюу 2006 онд Ким Ижүү аралдах нэгэн их сургуулийн эмэгтэйчүүдийн дотор байранд нэвтэрч ороод нэг оюутан охиныг хүчирхийлж үнэт зүйлсийг нь аваад зогтсон байсан. Тэр охиныг хүчирхийлээд гарахдаа хэргийн газарт нэг захиа бичиж үлдээсэн байсан. Тэгээ тэр захиан дээрээ болохоор мөрдөгчдөө та бүхэн намайг олоход амархан байх болно. Гэхдээ та нарыг олохоос өмнө би үхсэн байх болно. Дэлхийн ертөнц намайг ийм болгосон гэж бичсэн байсан. Тэгэд хачирхалтай нь хэд хоногийн дараа өөрөө цагдаагийн хилтэст хурж ирдэг. За ингээд цагдаа нар бол түүнийг анхааралтай ажиглаж эхэлдэг. Хэд түүнийг өөр ямар нэгэн хэрэг хийчгээд хүчингийн хэрэгээрээ далдлаад баг ял аваад шоронд орохыг хүсээд өөрөө хэрэгээ хүлээхэр ирсэн юм болов уу гэж үздцгээдэг. Тэгээд судлаад үзсэн чинь яг тэр Чежүү арал дээр оюутан охиныг хүчирхийлэхээс өмнө нэг сарын өмнө нэг студид гал гарсан хэрэг гарсан байсан. Гал төмрийг хурдан унтраасан боловч харамсалтай нь 37 настай И гэдэг эмэгтэй гэртээ нас орсон байдалтай Тэр эмэгтэйг олоход бол нүцгэн байсан бөгөөд түүх хэмнэлгийн задлан шинжилгээгээр хүчиндүүлж амь насаа алдаад тэгээ дараа нь галдан шатаагдсан болох нь бол тодорхой байсан. Энэ бол маш тодорхой хүн амны хэрэг байсан. Алуурчин хэргийн газраас зүгтахдаа нотлох баримтыг устгахын тулд гал тавьсан нь бол ойлгомжтой байсан. Тэгээ тэр хэргийн газраас нэг тамхины иш олдсон. Ингээд тамхины ишээр нь бол тамхин дээр байгаа ДНХ-г мэдээж цагдаа нар илрүүлсэн. Гэвч асуудал нь 2006 онд эрх баригчид хоригдлууд эсвэл саатуулгдсан хүмүүсийн ДНХ-г цуглуулдаггүйсэн. Тиймээс системд яг тэр ДНХ-тэй тохирох тийм хүний ДНХ бол олдоогүй. Тэгээд сарын дараа бэлгийн хүчирхийллийн хэрэгээр баривчлагдсан Кимийн ДНХ бол яг тэр ДНХ-тэй таарсан байна. Тэгэхээр юу вэ гэх юм бол нэг эмэгтэйг чирхийлээд амь насыг нь хөнөөж галдан шатаачаад дараа нь дахин нэг оюутан охиныг хүчирхийлэн хэрэгээрээ өөрөө хэрэгээ хүлээхээр цагдаа нар дээр ирсэн байсан гэсэн үг байгаа. За тэгээ энэ бүх нотлох баримт гарч ирсний дараа Ким бууж өгөхийг хүсэхгүй бодит ДНХ-г нь нотлох баримт байсаар байтал тэр бол гүрээсээр л лээсэн. Гэвч тухайн үед яг шүүх маш муу ажилласан уу бас баталж чадаагүйгээсээ болоод түүнийг бол яг хэрэгт сэжигтэн гэдгээр авч чадаагүй. Тэгээд ялаас мултраад хүчингийн эргээр 5 жилийн ялаа аваад тэгээд шоронд орчоод гарч ирсэн байсан байгаа. Тэг хэрвээ тухайн үед бол түүний хүн амны хэрэгээр цагдаа нар ялж чадсан бол сүүл анжууд гарсан эмээ ээж охины хэрэг бол гарахгүй байсан нь тодорхой байсан. Тэгээд энэ бол маш харамсалтай. За тэгээд суллагдсныхаа дараа болохоор Ким 2 жилийн турш бол нам гүмхэн амьдарч исэн. Тэгж жаад 2 жилийн дараа бол энэ хэрэгээ үлдсэн байгаа.
За Ким болоод амь насаа алдсан Kwon хоёрын холбоо болохоор 2001 онд Kwonju дахь нэгэн шөнийн клубаас эхэлсэн гэж байгаа. Энэ хэрэг гарахаас 3 жилийн өмнө гэсэн. Тухайн үед хэрэгтэн Ким 31 настай, Kwon буюу нөгөө эмээ ээж охин гурвын ээж тохирогч бүсгүй 38 настай байсан байгаа. 7 жилийн насны зөрүүтэй байсан ч гэсэндээ тэд хоёр бол бие биендээ маш их татагдсан гэж байгаа. Тэрнээс хойш Ким Сөүлээс Kwonju руу зөвхөн Kwonтой уулзах гэж түүнийг хоолнд оруулах гэж хамтдаа машин жолоод дугаацах гэж ирдэг болсон. Өөрийнх нь ярьснаар бол тэдний харилцаа романтик харилцаа гэхээс илүүтэйгээр дотн найз нөхчиг байсан гэж тэр хэлж байгаа. Энэ хооронд Ким өөрийгөө амжилттай бизнесмен гэж харуулахыг хичээдэг байсан байгаа. Үргэлж тансаг зэрэглэлийн машин түрээслэж болзоондоо их хэмжээний мөнгө зарцуулдаг байсан. Тэгээд хэрэг гарсан өдөр буюу 9 сарын 29-нд Kwonjuд үдийн хоол идснийхээ дараа ердийнхөөрөө зугаалж итэл машин дотор Kwon энэт түүнд нэг зүйлийг хэлсэн гэж байгаа. Тэр хэлэхдээ би чамтай үерхэж байна гэж бодож байгаа. Тэгэхээр хоёлаа одоо гэрлэн эзтэй гэсэн үгийг хэлсэн. Үнийг сонсоод бол Ким маш их чочирсан гэж хэлж байгаа. Тэр Kwonыг үгээр л найз нөхдийн харилцаа холбоотой гэж бодож исэн. Түүнээс ш гэрлэн гэж бодоогүй. Үүнээс гадна өөрөө сүү тавьсан эмэгтэйтэй байсан гэж цагдаа нарт хэлж байгаа. Тэгээд Ким шууд л түүнд үнэнээ хэлж айл хэдийн сүү тавьсан бүсгүйтэй бидний хооронд ийм зүйл байхгүй. Бид чинь найз нөхөд хүмүүс шүү дээ гэж хэлсэн. Kwon бол маш их ууралсан гэж хэлж байгаа. Чи надаар тоглож байсан юм уу? Дахиж надтай хизээж битгий уулзаарай гэж хэлээд Kwon гэрлүүгээ шууд яваад өгсөн гэж байгаа. Тэгээд Kwon-ыг гэрлүүгээ явсны дараа Ким эмших мэдрэмж төрөөд энэс уучлалтгүй гэж ботсон гэж байгаа. Тэгээд өмнө нь Kwon-ы ерөөсөө амьдралдаа ганц ч удаа цэцэг авч үзээгүй гэж хэлж исэн үгийг нь санаад эвлэрэх хэлэг тэмдэг болгоод цэцэг худалдаж авахар шийдэн ойролцоох цэцгийн дэлгүүр рүү явсан гэж байгаа. Энэ үед бол оройны 18 цаг 10 минут болж исэн. Тэгээд тэр том цэцгийн сагсаа бариад Kwon-ы гэрт очсон. Тэгээ хаалгын тогшоход бол Kwon хаалгаа онгойлж өгсөн. Тэгтээ орж ирэхэд нь бол маш хүйтэн хөндийгөөр чи юу хийж яваа юм бэ? Чи сүү тавьсан бүсгүйтэйгээ эцтэй над дээр яах гэж ирсэн юм бэ гэж хэлсэн. Тэгээ энэ бол зөвхөн мэдээж яг хэрэгтэн Кимийн ярьж байгаа л яриануд байгаа. Тэгээ яг юунаас болсон мэддэхгүй тухайн үед Кимийн уур маш их хурж түүнтэй хэрэлдэж эхэлсэн. Тэгээ энэ үед болохоор Kwon хаалгаа онгоолгоод манай гэрээс зайл гэж Кимийг хөөсөн гэж байгаа. Тэгэнгүүт Ким Kwon руу дайрч гараараа хүзүүнээс нь байран өрөөнийх нь орон дээр чирч унгаагаад түүнийг боомлж амь насыг нь хөнөөсөн гэж цагдаа нарт хэлж байгаа. Дараа нь болохоор галтгооноос гялгууруу тавчран Kwon-ы нүүрэнд ороогоод амьсгал хураатал нь хажууд нь харж зогссон гэдгээ хүлээсэн. Ингээд харамсалтайгаар 41 настай Kwon бол том өрөөндөө амь насаа алдсан. За үүний дараа болохоор Kwon-ы ээж буюу Che охиндоо оройн хоолыг хийж өгөхөөр охиныхоо гэрлүү ердийнхөөрөө ирсэн гэж байгаа. Гэвч тэр хаалгыг онгоолгох үед охиныхоо цогцыг харсан. Энэ үед алуурчин ч гэсэн гэрт нь ээжсэн бөгөөд шууд л Che эмээ рүү дайрч галтгоонд исэн хайруулын тавгийг авч ойролцоогоор 20 минутын турш түүнийг харгасаар зодсон гэж байгаа. Ууг халдлага бол маш зэрлэг байсан болохоор түүний бараг бүх биеийн яс нь бяцарсан. Ингээд эмээ бол газар дээрээ нас орсон байгаа. За ингээд ээж охин хоёрын амь насыг хөнөөснийхөө дараа Ким мөн л гэртэнд хүлээгээд ижсэн. Гэвтэл удалгүй оройны 20 цаг 8 минутын үед хаалга дахин онгойж хичээлээ тараад ирсэн Мион охин бол гэртээ орж ирсэн. Тэгээ энэ үед бол мэдээж хүлээгээд ижсэн Ким угаалгын өрөөнөөс гарч ирээд ээжтэй найдлах түүний хоолойг боож амь насыг нь хөнөөгөөд дараа нь нүүрэнд нь гялгаруу туугсан. За ингээд маш аимшигтайгаар 3 үеийн эмээ охин гээд 3 үеийн эмэгтэйгийн амь насыг бол маш харгасаар гэрт нь хүлээж агаад хөнөөсөн байгаа Ким гэдэг алуурчны хувьд бол. За 2015 оны 1-р сард анхан шатны шүүх хурал болсон. Тэгээ энэ үед бол бүхэл бүтэн гэр бүлийг устгасан түүнд бүх насаар нь хорих ялыг оноосон. Түүнийг давж заалт гомдлыг бол бүгднийг хэрэгсэхгүй болгож ялыг нь эцэслэн тогтоосон байгаа. Гэтэ түүх бол үгээр дуусаагүй. Кимийг нийгмээс тусгаарлаж үлдсэн амьдралаа шоронд өнгөрүүлнэ гэж хүмүүс бодож исэн. Гэвч 2026 оны 3 дугаар сар буюу сая энэ жилийн 3 сар Хенамын шоронд хоригдож байхдаа Ким амиа хорлсон байдалтайгаар олдсон баг. Тэгэхээр бүхэл бүтэн 3 хүний амь насыг хөнөөчөөд хэдэн жил шоронд суужгаад тэгээд өөрөө энийгээ даахгүй байна гэж үзсэн үү? Өөрийнхөө амь насыг хорлоод шоронд амиа алдсан гэсэн үг байгаа. За ингээ өнөөдрийн 5 хүнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол бүр үнэхээр аимшигтай харгас хэрэг байлаа. Kwon эмэгтэйгийн хувьд бол Кимтэй уулзаж романтик харилцаа үүсгэж ийн гэж ботсон боловч энэ нь эндүүрл болж маш аимшигтай алуурчинтай уулзаж эннээсээ болоод өөрийнхөө ээж охин өөрийнхөө амь насыг гээд 3 үеэрээ амь насаа алдсан маш харамсалтай ийм аимшигтай хэрэг байлаа. Энэ хэрэг бас Солонгос улсыг бол мэдээж бүр маш их цочроосон. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол энэ түрээд өндөрлж ийн та бүхэн өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт ч хуваалцаарай. Мөн суваг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд бүгдээрээ удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.